Тэгээ өнөөдөр Торо юм уу? Торо. Торо гэдэг романс анимыг тайлбарлах гэж байгаа. Тэгээд дээрэс нь нэмж мэдгдэл хийхэд ингээд нөгөө танаа нөгөө хайртай админ тэгзүүчин ингээд зэрэгт явцсан байхгүй юу? Тэгээд ер нь зарим анимуудын part 2 орохгүй байгаа нь тэрнтэй холбоотой. Тэгээ би айгүй удаан скрипт бичдэг болохоор тэгээ бас давхар нөгөө channel дээрээ бичлэг хийгээд болохоор жаахан удаан оруулж байгаа. Тэгээд тэгээ ойлгоорой. Тэгээ уучлаарай. Тэгээд enjoy өгөх. Баярлаа. Энэхүү аним маань Ryuji гихүү гэрээ цэвэрлж байгаагаар эхэлнэ. Манай Ryuji Takasu Sirere гэж нэг охинд хэлэх ба тэр нь Ryujid жаахан эрхлээд харанхуй байна, цонхоо нээлттэй гэхэд нь хажуу барилгаас болоод нар үдэж болохоо байсныг мартаа юу. Энэ байшингаас болоод хувцс хатах гэж 80 юм болдог гэж уурлахад нөгөө охин чиний харц яг л аав шигээ халуухан юм гэхэд бид охиныг ээж нь гэдгийг мэдэж авна. Манай Ryuji нилээн ширүүн харцтай болохоор хичээлдээ явах замд хүүхдүүд түүнийг мөрлөхөд харцнаас нь найгаад хоёр гар төрөвчөө өгөөд амь гуугаад яваад өгдөг. Харцнаасаа болоод алуурчин гэж харагддаг тэрэнд Китамураг их сайн найз заяасан бөгөөд муу хүн биш гэдгийг нь тэр мэддэг болохоор ямар ч асуудалгүй нөхөрлөдөг. Тэр хоёр ашгүй энэ жил нэг ангид хуваарлагдсан болохоор нийлээд Ryujig муу хүн биш гэдгийг нь шинэ ангийнханд нь ойлгуулах хэрэгтэйгээд ярилцаж явтал Kushida Minorin гих улаан ус тохин түүндээ тарахад Ryuji улаагаад талтаа гэдг нь харагдана. Улаан устыг бодон явхдаа намхан таагааг харалгүй санаандгүй мөрөхөд эргэн тойронд байсан бүхэн гарын хаалган дээрх бар болон алуурчны харстай Ryuji үзэх гэж байна гэж орилдоход Ryuji охины нэр нь Тайга буюу бар дээрэс нь намхан болохоор алган дээр багтдаг тийм хөөрхөн жижигхэн гэж санаандгүй хэлээд сайхан илэгдүүлж байгаамда. Нөгөө Тайга нь ядаж байж Ryujiтэй нэг анги. Тэгснээ сайн охиных нь найз болохоор түүнээс сална гэж байхгүй. Хичээлийн багш хүүхдүүдээс ирээдүйн карьерийнхаа төлөвлөгөөг өгөөгүй хүмүүс нь орой өгөөрэй гэх ба манай Ryuji тэрийг багштай бичээгүй гэж хэлээд толгоогоо мааж гэхэд нь багш нь хүртэл Ryujigээс айгаад байдаг. Оройт ч гэсэн болохоор эртгэн цүнхээ аваад харийгээд хаалга онгойлготол сандал өмнө нисэж ирээд локер унаад тэр дотроос нь Тайга өнхрөөд гараад ирнэ. Тоолгүй цүнхээ аваад явъя гэтэл Тайга наа чин чиний цүнх юм уу гэснээ Ryuji рүү үсрээд цүнхийг нь болоосалтаад эхэлнэ. Цүнхийг нь авч чадахгүй болохоор Тайга тэнийг амтан гэж хэлчихэд яваад өгнө. Оройн цүнхээ нээгээд үзтэл Kitamura гэсэн хайрын захиа байж таардаг ба шүн сайхан амарч байтал цонхоор нь гинэт нэг хүн орж ирснээ дайрахт нь гэрлээ асаага таартал Тайга зогсож байдаг. Ryujig бүр чи миний хайрын цагааг харчихсан болохоор ингээд үхэх гээд дайрдаг ба энүүгээр цохиход чи үхэхгүй зөвөр ой санамжийг чинь найрлахна гэд солиорохт нь захиа доторх нь хоосон байсан гэж хэлэхэд Тайга ухаан алдаад унаад өгнө. Үлснөөсөө болоод ухаан алдсан Тайга юм идэхдээ өөрийг нь Kitamura сайн болсныг нь мэдчихсэн гээд хайрын захиаг чи юу гэж боддөг вэ? Шал тэнэг гэж боддог те гэхэд Ryuji аргадах санаатай өөрийнхөө сайн охинд дуу үртэл зохиосон гээд хайрцаг дүүрэн хайрын захиагаа гаргаж үзүүлтэл Тайга нэг дэвтэр авснаа. Чи тэгээд Minori сайн юм уу гэхэд манай хүн бантаад чи одоо явчих тэхүү би чиний сайн үнийг мэднэ. Чи миний сайн үнийг мэднэ. Би биенийхээ нууцыг хадгалах болохоор чи явчих гэхэд нь Тайга зөрүүдлээд явмааргүй байна гэхэд хүссэн юмэг чинь хийж өгье. Kitamurад хайрын цагаа бичиж өгөх чинь туслая гэд аргагүй ихэнд эцэстээ Тайгагийн нохоо болохоор болно. Өглөө нь Тайга Ryuji рүү залгаад балкон дээр гараад ир гэсэн тушаалыг нь биелүүлэх гээд гартал Тайга нөгөө өндөр барилгын яг хажуу талд нь амьдардаг болж таардаг. Тайга хүрээд ир гэхэд нь одоохон 10 минут өгчих гээд хоолоо ээж дуусгачгаад Тайгагийн гэрд ортол гэр нь бүр нохоо хороо. Аяг тавг нь бүр угаалтуураад үргэжчихсэн. Заван орчин түүнийг угтсанд гайхаад дэндүү цэвэрч Ryuji маань Тайгаг хайн гэрийг чинь цэвэрлээд өгье гэхэд нөгөөтг нь унтаж байсан тул түүнийг хальт ширтчгээд хүүгэлдээ шиг үзэсгэлэнтэй юм аа. Гэхдээ хүүгэлдээ ийм орчинд амьдарч болохгүй гээд гэрийг нь цэвэрлж эхэлнэ. Тайгаас ирээд том өрөөндөө ортол гэр нь өнгө орчихсон байв. Талархах нь гэсэн гэрт дураараа орж ирлээ. Өөрийнх нь зөвшөөрлгүй хоолыг авчраад гэрийг нь цэвэрлээд өгчлөө гэд бодлоо ууралсан ч цаанаа бол жаргалтай л байдаг. Маргааш нь Тайга Ryujig нь дэрчгсэн хоол идээд Тайгаг жижигхэн болохоор зай эзлэхгүйгээд байлгаад байж идэг. Сургууль руугаа зүгтаа явхад Minori гарч ирэхэд Тайга шууд л очиж ирэхлээд Minori-ыг дагуулад Ryujig хаяад яваад өгдөг. Хэрвээ Тайга Kitamura-тай нийлүүлэхгүй бол Тайга намайг Minori-тэй байлахгүй юм байна гэдгийг маш сайн ойлгосон тул биеийн тамирын бэлтгэлээр 2-2 баг бол гэхэд манай хоёр шууд нэг баг болчихдог. Тэр хоёрын санаа нь бол Ryuji Kitamura-гийн хамтрагчийг бөмбөөр цохон унгаагаад эмч рүү дагуулж явхад Тайга Kitamura хоёр нэг баг болон цуг үлдэх төлөвлөгөөтэй юмсан ч.
Даанч Тайга болтох ёстой байсан ч Китамура руу гөлөрч байгаад болтолгүй Рюжигийн бөмбөгт цогиулчихдаг. Дараа нь хийсэн жигмнэгээ өгөх гээд анги руугаа ортол Китамураг Б байр руу явсан гэдгийг дуулаад хойноос нь хөөтөл азгүй юм болохоор Тайга хальтраад хойш унахад жигмнэг нь цонхоор шидэгдэн алга болно. Нөгөө жигмнэг нь унаад ботарчихсан байсан тул гутраад би тийм бүтлгүй юм уу? Захиа өгье гэхээр захиагаа буруу цүнх рүү хийчихнэ. Тэгснээ захиагаа дугтуундаа хийхээ мартчихна. Хамт байх гэхээр бөмбөн цохиулчихна. Хийсэн жигмнэгээ өгье гэхлээр тэрийгэ ботолчихна гэхэд Рюжи маань алив жигмнэгээ өгөөдөх гэснээ бүгдийг эзснээ маш гоё амттай байна гэхэд Тайгагийн сэтгэл арай дээрдэнэ. Тэгсэн ангийнх нь бүр тэр хоёрын дэлгөөр орсон. Нэг гэрээс хамтдаа гарч ирсэн. Бүр жигмнэг нэг нэгэндээ хийж өгсөн гээд харин хоёр шувуухаа гээд мангартах үед Тайга, Рюжи хоёр орж ирнэ. Гинэт Минорийн тэр хоёртой ярих чухал зүйл байна гэснээ дээвэр дээр гарснаа. Тайгаг минь сайн халамжлаарай гэд ундын. Тэрийг нь Китамура сонсчоод та хоёр ийм байсан би. Та хоёр үнэхээр гоё усад болно гэд Минорийн болохоор Тайгаг гомдоол би чамааг өршөөхгүй шүү гэж хэлнэ. Крашуудаасаа ийм үг сонссон хоёр стресстэй кафед орсон. Тайга маань чамайг гэртээ өдөр бүр дуудагт уучлаарай. Би танаад байгаад үнэхээр гэртээ байгаа юм шиг байдаг гэд гэрлүүгөө алах замдаа Тайга жигмнэг давстай байсан бидтэй. Би амсаж үдсэн. Үнэхээр хогийн байсан. Гэхдээ л чи идчихсэн. Сайхан сэтгэлтэй юм аа. Бусдад битгий санаа зовоод бай. Өөрийгөө хичээ гэхэд Рюжи ч гэсэн өөрийгөө хичээл гэж хэлдэг. Тайга яагаад тэд биднийг ойлгодгүй юм бол Минорийн болон Китамура бид хоёрыг ингэж зовж байгааг мэдэхгүй, ойлгохгүй. Аав ээж ч гэсэн, ангийнхан ч гэсэн ойлгодгүйгээд Шонгийн модыг өшөглөхөд Рюжи түүнтэй нэгдэн Шонгийн модыг өшөглөнгөө өөрт хэцүү санагддаг бүх зүйлээ хэлнэ. Маргааш нь би Китамурад сайн гэдгээ хэлээд энэ бүх зүйлийг дуусгана гэд маргаашнаас эхлээд чи миний нохоо байгаа болж болно гэд Тайга түүнийг орхино. Өглөө нь Тайга тэр хоёртой цуг хоол идсэнгүй. Анги руугаа ортол хамаг ширээ сандлыг сүйдэлчихсэн байх ба ангийнх нь худлаа мэдээл тараас нь уучлаарай гэж хэлдэг. Тайга ангид нь орж ирээд Рюжи бол хулгайн биш, сайхан сэтгэлтэй хүн. Бид хоёр үргэлтгүү гэж хэлээд гарсан гэхэд Минорийн ч бас давхар уучлах байдаг. Сургуулийн гадаах шатан дээр зогсож байтал доор нь Тайга Китамурад сэтгэлээ илчлэх гээд зогсож байв. Яриаг нь сонсвол эхлээд Тайга түүнд хэлэх юм байна гэтэл үгийг нь тасалдуулаад чи Рюжитэй үргэлтгүү гэхэд үгүй л гэдэг. Тэгвэл сайн юм уу гэхэд тийм бишээ гэтэл чи Рюжид дургу юм уу гэхэд дургуулав биш гэснээ. Рюжи надад будаа ээж өгдөг. Хинч байхгүй үед миний хажууд зогсдог. Хизүү байхад цуг айж намайг дэмждэг. Надад үнэхээр их урам зориг өгсөн болохоор би одоо энэ чамд сэтгэлээ илчлээ зогсож байна гэд би чамд сайн гэхэд ойлголоо. Рюжи бол сайн залуу. Чи өмнө жилийн өөрийгөө бодвол үнэхээр дээрдсэн байна. Хоёулаа сайн найзууд болох болоо гэд фрэнд зондоод хайжлаа яах вэ? Китамураг явсны дараа Рюжи бууж ирээд чамайг уйлан байх гэж бодсон. Гэхдээ яах вэ? Чи өлсөж байгаа өстэй. Би чамд хоол хийж өгье гэд явъя гэхэд чи миний нохоо байгаа байсан. Ягаад надад ийм сэтгэл гараад байгаа юм гэхэд чамайг ганцаараа чинь орхимооргүй байсан юм гэд чи барвал би луул бартай зэрэгцэн цуг байж чаддаг. Тийм болохоор би чиний хажууд чинь бай гэхэд нэг өшгөлчхөөд цуг байна гэсэн амлалтандаа хүрээрээ гээд энэ өдөр дуусна. Нэг өдөр өглөөнийхөө хэрүүлийг хийчихэд явж байтал дээгэн талд нь Минорины дуу дуулахад сониуч сандаа хөтлөгдсөн хоёр очтол Минорийн бүр бейсбол тоглоод бүр алж байдیں۔ Тэрийг нь харин манай Рюжи бишрэн харахтаа нүүр нь улаагаад сэжин юм бэ гэд Тайгад дээрлэхүүлнэ. Минорийн клубд явдаг. Тэгснээ давхар утасны гэр чимгэлдэг. Бүр цаанаасаа л төгс. Оройн хоол иж байтал будаа агшаагч нь хэвдэрчихсэн байсан тул яалташгүй гадуур хоол идэхэр болж байн ордог газараа ортол нөгөө газар нь Минорийн зөөгчөөр орчихсан. Манай хоёрыг дайлаад үнэн идэвхтэй амьдэрдэг. Маргааш нь дахиад Минориныг харахаар явж байтал нэг ах чи Мираногийн хүү юу гэснээ бүхсийг нь бадснаа баярлаад ундгийн. Нөгөө Мирано гэдэг нь манай Рюжигийн ээж шүү заах. Надад таалагдахгүй байна гэд Тайга явах гэтэл урд нь дахиад л Минорийн гараад ирдэг. Минорийн амралтын өдрөө энэ газар ажилдаг ба ах манай хоёрыг ажиллах уу гэхэд Рюжи Миноринтай цуг байх гэд зөвшөөрчихнэ. Тайга хүргэлтэнд дургу явах ба дугуй унд чаддгүй болохоро эцэндээ хурдхан цаашгүй. Минорийн Рюжи хоёр агуулгаас бараа авах гэж байгаад санаандгүй түүжигдчихв. Хэдий бит хоёр энд байна гэж ойрлсон ч хинт сонсдоггүй. Харин нөгөө талд Тайга хүргэлтээ дуусчаад буцах замдаа онголтоод хэвтэж байхад нь түүний краш Китамура ирэн дугуй унаж чаддаг болсныг нь гайхахад яаж намайг дугуй унаж чаддгүйг өмнө нь мэддэг байсан юм гэхэд өмнө жилчингээ би чамаа харсан. Чи ер нь нилээн сайжирсан байна. За би явлаа гэд яваад өгнө. Өмнө жилчингээ краштай харагдсан гэд урам зориг авсан Тайга дуугаа унан дэлгүүр дээрээ зодолсон амьтан шиг ирээд Рюжи хаан байна гэж асуухад дэлгүүрийн ах мэдэхгүй л гэдэг.
Намайг өдөржингөө ажиллаж байхад тэр хоёр залхуураад алга болсон гэж үгээд тэр хоёрыг хайтал манай хоёр хөөрхий хоолоогоо сүйдэл дуулчихсан. Сүүлдээ дээр байгаа цонхоор авираад гарыгээд Минорын Рюжиг дэмжиж манай хүн Минориныг бишрээд арайхийн хайрцуудыг өрсөөр дээш гартал Тайга өмнөөс нь та хоёрыг олчихсан доо гэд үсрээд Рюжигийн нүрэн дээр бууна. Гарах гарцаа олчихлоо. Чиний авирсан шатаар авираад гарыг гэсэн. Тэр нь Тайгаг үсрэхэд хөдлөөд газар унчилгүй яах вэ? Нэг өглөө Рюжи Тайгагийн хоолыг бэлтжгээд нэг хайрцаг саандгүй болоод харчихдаг. Юу юм бол гээд нээтэл Китаморагийн бүрлдэн зургаар дүүрсэн альбом байдаг. Хойно нь Тайга гарч ирээд балбах гэтэл Китаморагийн зургийг авахт нь туслыг ихэд баярлаад хэдийг авч өгөм гээд бүр зан авиран 180 градус сэрэгдэг. Хүүхдүүд номоо гэртээ орхиод байсан тул сурагчийн зөвлөлийн дарга лекц уншиж байхад мартсан үгийг нь Китамора чигэнд нь шивнээд байсан тул Тайга хатаархаад нөгөө даргатай нь хэрэлдэх гэтэл Китамора түүнийг зогсоодог. Яаж Китаморагаас уушлахгүй вэ гэд Тайга хэлтэл хажууд нь Китамора хурж ирээд уушлахгүй хэрэггүй гэснээ цуг хоол идэхээр болно. Рюжи Тайгагийн хоолыг бэлддэг болохоор тэр хоёр дотно гэдгийг мэдчихвэл балрандаа гэсэн Тайга шууд хоолыг нь Рюжи идэгээ заатал манай хүн арга сэдээд хоол зардаг болсноо хэлэхэд нөгөө хоёр нь Рюжигээр хоол хийлгүүлэхээр болно. Харин юу болоод өнгөрснийг Тайга нөгөө хоёрыг л явсны дараа ойлгодог. Рюжиг 0 цэвэрлэж байхад Тайга түүнийг татаж чангаасаар бейсбол тоглож байгаа Китаморагийн зургийг ав гэснээ өөрөө төвчлгүй Китаморагийн зургийг аваад эхэлдэг. Харахаараа дэндүү баярлаад ер нь сайн зураг авч чаддгүй юм байна лээ. Дараа нь кафед ороод авсан зургаа үзэхэд нь Рюжи бүр урсаж байгаа шүсийг нь ачиж өгөөд л оройн улаан уст болон Китамора тоол хийж өгнө гэд амласан болохоор Рюжид Тайга туслахаар болоод төмс арилах гэсэн энэ одоо юу вэ гэхгүй. Хоолоо идэж дуусчаад нөгөө л зургнуудаа үзэж байхад Рюжи явсан зургийг чинь хавцанд хийгээд өгье гэхэд алийг нь өгөх вэ гэсэн Рюжигийн зураг гарч ирэхэд хэсэг гөлрөнө. Гөлөрч байснаа уурлаад тэгснээ яваад өгдөө. Сургуулийн коридороор алхаж явхад Тайга суучихсан нөгөө зургнуудынхаа алийг нь хавцлах вэ гэд хараад сууж байдаг. Аль зургаа хавцанд хийх гэж байна гэхэд Тайга уурлаад чи тэгвэл шийтгээд бүх зургнуудаа өгөөд явчихна. Нөгөө зургийг нь ялгаж байтал наадах чинь Тайгагийн цуглуулахгүй гэхдээ нь тимээ гэдээ шаартал Китамора зогсож байв. Баригдсандаа бантаж байтал Китамора Тайгагийн зургийг үзүүлээд өмнө жил би энэ зургийг зургийн клубээс худалдаж авч яасан юм гэхэд Рюжи яагаад авсныг нь асуугаад түүнд хайртай байсан юм гэж хэлнэ. Өмнө жил Китамора Тайгад шудраг байх чинь би дуртай. Уураа барьж чаддгүй чинь надад таалагддаг гэд сэтгэлээ илчлэхэд нь татгалцчихсан юм байна лээ. Тайга болохоор намайг яг байгаагаар минь хүлээн авсан. Надад дараа нь таалагдаад түүнийг анзаардаг болоод сайн болчихсон юм гэж хэлнэ. Тэгснээ яах гэж ийм ичгэртэй юм хэлүүлээд байгаа юм гэд хөөрхий Рюжи рүү дайрна. Нэг өдөр манай хоёр хэрэлдэж байгаад Тайга өөр дээрээ шүлээ асгачихна. Жоннигээд газар руу явбал цэвэрлж өгийгээд Тайгаг ятгаад Жонни тэртэл Минорын тэр өдөр тэр газар ажилдаггүй. Хаалгаар алдартай модель орж ирэхэд Тайга Рюжи хоёр энд юу хийж яваа юм болоо гэсэн Китаморатай цуг явж таарад нөгөөтг нь далснаад цуг ширээнд нь ирээд суучихна. Нөгөө эхнийг Ами гэх ба Китаморагийн багын найз. Тэр охин бүр Рюжигийн цайнд чихэр хийж өгөөд гарнаас нь бариад "Оо яана саандгүй барьчихлаа. Би ястаа усан тэнэг" гэхэд нь Китамора 0 орлоо гэд яваад өгнө. Эвгүй байгаад байхаар нь Рюжи ч гэсэн 0 орлоо гэд явхад энийг хар гээд түүнийг дагуулад Амигийн жигэнд төрхийг харуулна. Ами хэдий хөөрхөн ийэлдэг харагддаг ч яг үндэ ийм хүн гээд Тайгатай яаж харьцаж байгааг харуулна. Ами ирчүүдийг явсны дараа яриан зандрангуй болоод яваад надад уух юм аваад ир гэхэд нь юу ч дуурахгүй байхаар нь найз залуугаар чинь тэгвэл авчруулнаа гэснээ. Тайгаг чи ер нь хэр өндөр юм? Чамд ер нь таардах хувцас дэлгүүрт зардаг юм уу гэж шоолоод байхаар нь Тайга "Оо яана сая шумуул байсан юм" гэд санаандгүй алгацчихлгүй яах вэ? Оройн тэр шулмыг дахиж харахгүй нь ямаата гэсэн маргааш нь өнөөх шулам анги дээр нь шилжээд ирчихнэ. Биеийн тамирын цаг дээр нөгөө шулам шин найзуудтай болох ба Китамора Амиг хүн уурах урлыг сайн сурсан. Гэхдээ би түүнийг ийм байдалтай байлгамааргүй байна. Би түүнийг өөрөөр нь байлгаж худал хуурмагт автуулмааргүй байна гэж хэлнэ. Завсарлагаанаар Ами Рюжитэй уулзах ба Тайга чамд өчигдрийн явдлыг хэлсэн байх. Гэхдээ тэр өөрөө сонин зан гаргасан гэснээ. Тайгагийн буруу биш болохоор энэ явдлыг хүмүүст бити хэлээрээ гэхэд нь Ами ичихгүй худлаа борж байгааг мэдэж байгаа тул заа би юунд хэлэхгүй гэд хичээл рүүгээ буцна. Тэр хоёр цуг яваад байсанд нь Тайга урлаад давхар түүнд Краш Минорин Тайгаг хаяхан бол би чамайг ташууртна шүү гэд дарамтлана. Тайга саандгүй лок руу завар болгоод Рюжи тэрийг нь цэвэрлэхэр болоод Тайга ангитай хүлээж байхад нөгөө шулам орж ирснээ. Чи их алдартай юм аа.
Тайга чамаас хүн болон айдаг. Чиний ганц найз Рюжиг би авчихв. Тэгвэл чамайг тоохон үлдэхгүй. Бас би Китамурад бүх үнийг хэлчихсэн. Одоо тэр чамайг үзэн ядаж байгаа гэж хэлнэ. Оройн Рюжи хоол хийчихсэн Тайгаг хүлээх ба ирэхгүй байгаад байхаар нь гэрт нь очтол Тайга уйлчихсан. Найзыг нь алгацсанд Китамура намайг үзэн ядаж байгаа гэд гомдлоход Рюжи түүнийг аргадан аймыг их цантай гэдгийг нь мэдэж байгаа. Чамайг ойлгоно гэд тайвшруулна. Дахин нэг өдөр Аймийн найзуудаа би ёстой их хийддэг яаж торнаа энэ төр гэд худлаа бурхтана. Нөгөөдөл нь чи ёстой турхааштай гэд хөөрөхөд Тайга Минорын хоёр гизийг нь бариад Тайгад мууган анзан өшөөг нь авна. Рюжи Тайга хоёр гэрлүүгээ арих замд Айми хурж ирээд Рюжигээс тусламж гуйна. Сталкер дагаад байгаа болохоор нэг өдөр гэртээ хонуулчих гэхэд нь чи тансаг байранд орох уу эсвэл энгийн нэг байшинд орох уу гэтэл ихэмсэг юм болохоор тансаг байшинд гээд Тайгагийн гэрт орно. Тайгата шүн хонсоо Айми дүнсгэр царайлчихсан орж ирнэ. Рюжи Тайга хоёр цуг ярилцсан зогсох үед Китамура ирээд Аймигийн жигэн төргийг гаргахад туслаач гэхэд Тайга Китамурад сайн болохоро зөвшөөрчлгүй яах вэ? Китамура хог түүх сайн дурын сурагчид тайх үед Тайга Китамуратай цуг баймаар байсан учраас Рюжиг давхар гарыг нь өргүүлчихнэ. Минорын Айми хоёр тэдэн дээр нэмэгдэх ба даанч Китамура сурагчдын зөвлөлийн идтэйгээ өөр тийш яваад өгнө. Тайга Айми хоёр бараг бие биенээ барьж итгэхэд холгүй байсан тул Минорын Тайгаг дагуулад РюжиАймитай үлдэнэ. Айми хог түүх гэж байгаад шавранд хальтрахтаа мэлхий хараад заваа юм энэ төр гэснээ худлаа жүжиглээд яна энэ төр гэхэд Рюжи чи яагаад худлаа жүжиглээд байдیں۔ Чи хуурамч байхаа болж болохгүй юм уу гэхэд нь чи мэдэж байсан юм уу? Тэгвэл миний энэ жүжиглэл чамд үйлчлэхгүй юм байна гэснээ нэг зүйл харснаа Рюжиг дагуулад гүн. Нэг газар амс хийснээр гөөрний доор байгаа залуу руу заагаад тэрнээс болж би энд ирсэн. Карьераа хүртэл орхиод энд ирж байхад намайг дагаад ирсэн гэд хамаг үннээ хэлнэ. Тайга Минорын хоёр сталкерыг мэдлгүй мань хоёрыг дуудахад нөгөө сталкер нь Тайгагийн зургийг аваад мангас байна гэхэд Тайга хурдан уртаа юм болохоро гарыг хогоороо зодоод хойноос нь хөөхөд Тайгаг өөрийнхөөрөө байж чаддагт нь атаархаад сталкерын хойноос хуун гүйцэж очоод камерыг нь эвдлээд муухай хайш гаргахад сталкер нь миний даг нь ийм биш гэж хэлээд гүн зугтаад дахиж үзэгдээгүй юм. Тайга муухай айштай төргөн уртааж гисэн чам шиг найзтай байх гоё байх та. Хэрвээ би чамд жихэн төргөө харуулсан бол чи надад дурлах байсан уу гэхэд эвгүй юм болох гэж байхад Тайга орж ирээд тэгээ нэг эвгүй юм болж байгаа юм даа гэж. За тэгээд би ингээд айгүй удаан скрипт бичдэг болохоор ингээд part 2-ын жан удаж оруулах. За тэгээ энэ анимыг бас та нар өөрсдөө үзэж болно ингээд 25 ангитай аним байгаа Торадора гэх аним байгаа шүү. За тэгээд